энэ удаагийн бичлэгээрээ Японд байдаг халуун аршааны газрыг үзүүлэх гэж байна. Тэгээд Кавасаки гэнэс айгүй ойрхон юм гоё байгалийн халуун аршаан олсон байгаа. Тэгээд хэрвээ аав ээжигээ Японд авчирч аваа ч юм уу те гэр бүлийнх нь Японд ирсэн байгаа бол гоё энэ онцонд ороод альчаал ядраагаа тайлбарлах гоё юм билээ. Тэгээд арьс хүртэл бүр айгүй гоё болсон байгаа. Тэгээд дотроо бас хоолны газартай амрах өрөөтэй. Тэгээд нэг хүний 1400 yen байсан. Тэгэхээр тэр нь ойролцоогоор нэг 28-30 мянган төгрөг орчим юм уу да. Тэгээд сүүлд нь бас арьсаа бас тодорхойлох боломжтой юм билээ. Одоо чинь миний арьс ямар хэдэн настай байгааг тодорхойлж өгдөг юм өргөн машин хүртэл хийсэн автомат